Инэдмийн баяр. Өглөөний мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөд. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явал да. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гений юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би худлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвжөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Оо, сонирхолтой юм аа. Сүүг нэг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хардаа ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуунтай байна. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү, намайг яваад өгөхөр ус чиний харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа зөвхөн сайн нарийн бонус задуугаараа өгдөг штэ. Таныг муухай штолгор мөнгнэслэн гэж бодсон. Сүү бие бай. Ноён талхад яаж туслахаа бодоцгоё. Байцаараа би мэдлээ. Анхаагчл хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга яг боллоо. Оо, наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихлоо. Сайхан хоолоорой ноён талхаа. Юм уудх юм уу? Онцгой үнэртэйдээ гэхдээ уучих юм бол шинээр төрсэн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Хөөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү, их сайхан шүл байна. Их баярлалаа. Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж угаараа ирэх юм ээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна ирэх юм ээ. Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу? Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ. Ноён талхаа өөрөөлөөрэй. Таныг имлэгт хүргэе. Тех хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сууг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаарай. Одоо явбал утахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бидэн туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярдаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихлоо. Тэнгэр минь намайг хэдтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна эрхмээ. Хоёулаа имлэг дэржглээ. Тэсэд гараарай. Эрхмээ намайг сонсож байна уу? Хэдэн хуруу харагдаж байна. Битгий хөдөлгөөд бай. Юу нөвдсөн юм бэ? Эмчээ туслаач. Энэ хөгшин талах хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа. Тариа гэнэ? Жаахан л өвдөн. Ooгүй би зүгээрээ. Эмчи өвчтөө ухаан алдчих шиг боллоо. Зүрхний сахилгаа өдөгч билд хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөнд алдмааргүй. Мэдлээ эмчи. Ноён талхаа би энд байна. Бүх юм сайхан болно. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахаад ухаан. Амьдаар минь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуутай байна. Энд ч муу та. Эмчээ хэлээч ноён талхаа амьдрах болов.
Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис таслаа. Ямар гээчин хайчин эмч вэ? Ноён талхаа. Агаад жүжиглээд бай. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүйд үннээ хэлвэл ахиж танд хизээч итгэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаханд шууд орё. Юу одоо гэж? Намайг тавь. Ноён талхаа та тийч гарахгүй би өмнөөс чинь үсчигээ сайн харнаа. Юу гээчин вэ? Лоботомын хагалгаанаас идэвнэ. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуурах гэсэн юм. Халууны шил хуурамч шоколадаар хийлгсэн бид хоёр зүгээр сүүг хуурах гэсэн юм а. Тийм бэлэн. Тийм бэлгэ. Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анханасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энд бэлдэх гэж бид хоёр их хэрт ирсэн. Би ерөөсөө юм хийдгүй л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ. Зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их айж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өшөөгөөрөө ноён талхаа. Чипс үйлчлүүлэгч. Ха. Тансаг газрын байх гэж бодсон чинь хогийн сав юм шивдэ. Манай ус чинь тавтаа морил өнөөдөр танд яаж туслах вэ? Үсээ засуулахын тулд хэр удаан хүлээх ёстой вэ? Яг одоо бол цаг орчим хүлээн. Цаг гинэ. Би тийм удаан хүлээж чадахгүй. Би дээрээ дуудаж байна. Би 2 цагийн өмнө ирсэн. Бүгдээрээ уучлаарай. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Бидхи болсон болоогүй шалтак тоож. Та нар өөрсдөөсөө ичмэл таарна. Энэ таны баримт. Сүүн крем түрхүүлэхэд 30 ногоон гинэ. Жимсэр жимгэлэхэд 50. Яста лөвөрчд байна да. Нэрэл үнэтэй шүү. Би ус засвал утасны төлбөрөөр төлөх хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болсон. Хөө. Манайх маш чанартай орцнуудыг хэрэгэлдэг. Орцнууд нь үнэтэй. Маш чанартай. Хаалхны заахмын гэж худлаач юм билүү яаж мэдх юм? Ийм удаан хүлээлгчгээд ийм их мөнгө авдаг газрыг би лам мэдэхгүй. Бэл байсан бол ийм хогийн газарт биш миний цаг мөнгийг үнэлдэг газарт очино. Нөгөө бас үнний ортой юм ярьлаа. Гэхдээ би эднийхийг хамгийн шилдэгнэ гэж бодсон. Ер нь шинэ ус чи хайж үзэх үү? Өглөө нэмэнд. Ноён талхаа ирээд хардаа. Нэг л биш байна. Юу гэсэн үг вэ? Юу вэ? Сайн байцгаана уу? Талхны газрын нууц материалууд би саран амттан байна. Талх үсчний газар хотын шилдэг газар гэдгээр нь албартай. Өглөөний минь чако, өглөөний минь ноён талхаа. Гэвч бид тусгай мөрдлөгөөрөө өндөр өн чанаргүй үйлчилгээг нь олж илрүүллээ. Заримдаа хамгийн гоё засалт ихэд жаахан хугацаа ордог юм л да. Таалагдахгүй бол өөр газар руу оч. Би ингэж хийснээр санахгүй байна. Эднийхэд ундаж үсчний газраас хамаагүй өндөр үн авч. Тэнэн үйлчлүүлэгчдийг мөржидөг. Манайх маш чанартай орцнуудыг хэрэглэдэг. Үгүй, зүгээр л үйлчлүүлэгч нартаа тэгж хэлээд мөнгөний авдаг юм. Энэ хотлаа. Гүтгэж байна. Манайхыг дампууруулах гэж албаар ингэж байна. Хөөсөө. Нутга ханаас авсан? Энийг үү? Гудамжны эсрэг талын шинэ ус чинь үнгөө зоош тарааж байна лээ. Энд чинь өчигдөр ирсэн нөгөө муухай чипс биш үү? Гарцаагүй энэ чипсний хийж байгаа хэрэг байна. Тэгээд үзгэлтэй. Үнтэй ус засалтнаас залгаж байна уу? Шин засалт хийх гэж удаан хүлээмээргүй байна уу? Чипсний ус чинь гэр үйлчлүүлээрэ. Талхны газрын гудамжны хамгийн шуурхай хямд ус чинь шүү. Бүх засалт $1. 10 минутанд заасна. Утгагүй. Би очиж хараадах юм. Ноён талхаа би ч гэсэн явъя.
Манайх үйлчлүүлэгчдийг 10 минутанд шин төрхтэй болгодог орчин үеийн технологиг хэрэгэлдэг. Баталж чадах уу? Яаж тэхийн? Аха! Ха! 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 Гоё болж. Ямар хурд юм бэ? Модоноос эднийг хэрүүслүүлнэ. Замаа сол. Араа. Намай. Айдвэ. Би өнгөрч. Ноён талхаа битгий сэтгэлээр өн бидэнд хийж чадах зүйл байгаа л ёстой. Өглөө нэмэн. Юу ялгааны зохиур вэ? Ялааны сэд байвал хийх ажилтай байхын тулд цогтх юм уу? Нэрнүү. Хөөх. Шоко та их ухаантай юм аа. Байзаарай. Өнөөдөр яагаад нэг ч ялаа нисэхгүй байна? Хөөх, хажи юм шүү. Бүх ялаанууд чипсний үсчин рүү яваад өгсөн. Яасан гинэ? Хөөх, ялаануудад хүртэл таалагдж байна. Нэг л биш байна да. Шоко, ингэж болж байгаа мó да? Манай ус чинь хаалга хаахаар ажилгүй болмоор байвал чи явж болно шүү. Нэг газар нэг л хачин байна. Орч харцгаая. Харахгүй шинэ орчин үеийн үсчин байна. Ямар их сүүн крем бэ? Би өглөө болгон шинэхэн сүүн крем хийдэг. Гэхдээ энэ хамаагүй амар юм аа. Сүү болгоомжтой. Энэ яста сандаг санаа байна шүү. Сүү чи гайгүй юу? Туслаараа би соруулаа хугачих шиг боллоо. Хугацаа нь аль эрт дуусчихсан юм байна штэ. Юу? Нэрээ юм уу? Ганц кремч биш. Хэргэлдэг жимс нь ялдарч муутсан байна. Ийм байхад ялаанууд эдний үсчингээр эргэлдэхээс яах вэ? Ямар муухай юм хийдгийм бэ? Хөөе, энэ үс тасдаг машиных нь удирдлага байна. Энэ товчоор асаадаг юм шиг байна. Хөөх, ямар хурдан юм бэ? Манай үс чинь ийм машин байдаг ч болоос. Үгүй байлгүй дээ. Бүр хурдлуулж болдго юм уу? Сүү, зогсоогоорой. Сүү. Туслаарай, энэ амьдралын минь хамгийн сайхан юм. Энэ чинь суултурны бөглөөс гаргагч байна. Чих ухагч, чимхүр, ийм бохир зүйлэр үс застх юм биш үсттэй. Нотолгоо болгож зураг дараадах юм. Яаж энэ бүхнийг нууж чаддаг байна? Ийм муухай үсчин гэдгийг заавал зарлана. Сүү, чи зүгээр үү? Үгүй хэлгүй дээ. Энэ чин чипсний сав биш, том хогийн сав байна шүү дээ. Хогийн савыг үсчний газар болгочихсон юм уу? Ариун цэвэр өрөөнд байдаг хогийн сав биз дээ. Юу? Бүр заваа юм аа. Энэ бүхнийг заавал баримтжуулах хэрэгтэй. Напас гарахаа. Айдар аха магтаа томас. Намаа гүтгэж байна. Чи хэрлэг тэнэгүүд. Одоо болон гялалзаж байсан чи одоо өжигдрийн мууцсан төмс боллоо. Бохир заваа нь хуурм эхлэгч чипсний үсчний газрыг ариун цэврийн шаарлах хангаагийн улмаас хаасан цочирдом зүйл боллоо. Ингэн гэж мэдсэн юм аа. Мундаг гэдгийг минь бүгд мэднэ. Би огт санаа зовоогүй. Сүү, Шоко, өнөөдөр олон үйлчлүүлэгч ирэх байх. Бэлтгэлтэй байгаарай. Мэдлээ ирхмээ. Ла. Хараал хүрсэн харш. Сони юу вэ мушхануудаа? Өнөөдөр та бүхний мушха талах тийш орно. Фрая харшийн талаар хачирхалтай домог байдаг. Шинэхэн хосууд нүүж ирсэн боловч харшид гал гарч хосуудыг хэтих шаржигнуур болсон. Тэрнээс хойш энэ харш сүнстэй болсон юм. Аль хэдийн нуруугаар хүлж таагаад явчихлаа. Хосуудын үнэт эрдэнэс одоо ч гэсэн энэ байшинд байгаа гэсэн. Энэ юу вэ?
Шинэхэн хосуудын зураг юм байх та. Яасан бэ юу болсон? Суглаад хоцсон гэж хэлээж. Бид хоёр Брэд Пьютер мушгаа талхны галзуу бичлэгийг үзье. Энэ сүнстэй байшин руу ороод гарч ирээгүй. Чинхэн ажил олж хийхгүй дээ. Үзэгчдийн тоогоо нэмэхийн тулд сүнстэй байшин руу орж байдаг. Яана гэж бодсон юм бол. Та энэ байшин сонсч байгаагүй мүү? Их алдартай штэ. Дотор нь том үнэт идэл нууцсан байгаа гэсэн. Юу? Үнэт эрдэнэсээ? Тийм ээ. Сүнстэй хосоодын үлдээс ганцхан үнэт идэл алт мөнгө байгаа. Та хайж гэж байгаа юм бэ ирэх мэ? Хаашаа байх вэ? Хурд явъя. Эрдэнэс өөрөө олдчихгүй шүү дээ. Би ормооргүй байна. Энэ бол бидний зүгтх ёстой хэсэг. Тэгж битгий бодоо. Эн чин тансаг харш. Эрдэнэс биднийг олоосой гэд хүлээж байгаа. Битгий аймхаа талах шиг бай. Миний фурцаа дуусах хэдэн залуу байна. Санаа зовхгүй ирэхлээ. Зүгээр сарсан баг байхнууд гараад явчлаа. Юу? Би айгаагүй. Та хоёрыг шалгаж байхад. Байцаарай. Их муухай газар юм шиг санагдаад байна ирэх мэ? Надад ч гэсэн. Гэртээ харж болох уу? Битгий айц тав та. Нарийн бовны газартаа суугаад байвал хэн ч эрдэнэс олохгүй. Борё. Цагаа үрээд байна. За. Сүнснүүд мөнгө хаан уусан байж болох юм. Ямар амар юм бэ? Бие барьж үз. Хөө, эрдэнэс шиг юм үнэртэж байх чинь те. Энэ биш, үгүй. Энэ биш. Энэ чинь юу вэ? Баахан хэрэггүй хогол байна. Яасан бэ? Тэр юм хардаа. Сүү. Энд чинь гимгүү хорхоо байна. Айх шалтгаан биш. Хорхоо гинэ. Олцоолоогүй бол битгий худлаа хашгираад бай мэдвүү. Гэхдээ би чамнаас айдгаа юм чинь яах юм бэ ирэх мэ? Тэр яах вэ? Өрөөг нэг зэцгээе. Би аймхай сүү биш. Би аймхай сүү биш. Оо, болж үз. Ингэж угаад гашлах гэж байгаа юм. Яваад хөргөх ч юм уу? Өөр газраас хай. Гүзэл зүгний чанамал байна ирхмэ. Чанамлаа? Энийг хардаа. Жимсний чанамал. Айхан байхгүй гэж хэлээ үсттэй. Аймхаа шүү. Миний санаж байгаагаар та ч гэсэн надтай адилхан айсан штэ. За. Ингээд нөгөө эрдэнэс хаан байна. Хоёр давхурд байгаа юм болов уу? Хөө, тэгвэл хоёр давхарлоо. Намайг хүлээж бай. Энэ намайг айлгаад байна. Зүгээр дундад 100-ны хоёрыг дуулга байна. Баян хүмүүс дандаа гэртээ тавьдаг юм. Энэ нэг л хажим байна да. Суу, төргөлж үзээ. Одоохон очлаа. Суу, бас яава. Энэ амар гоё дуулга сая хөдөлсөн. Энэ хуучны юм дотор юу ч алга. Чи айлдгүй дээ сүү. Бүх юм зүгээрээ сүү. Гэхдээ энэ хоёрыг дуулга сая хөдөлсөн юм да. Би худлаа ярихгүй штэ. Шоко, би энэ байшинд үнэхээр итгэхгүй байна. Нэрээ сүнстэй юм болов. Сүү. Чи хорхоноос болж айж сандарсан. Бас жимсний чаналыг цус гэж бодсон шүү дээ. Сонсолтоо энд нэр хачи юм байна. Намайг айлаха бол. Шоко, ард чинь. За бас яава. Яас, олчихсон уу? Бас яагаад хашгираад байгаа юм бэ? Ханан дээр хард чинь зураг. Зураг. Та хоёр чинь яаж чад байгаа юм бэ? Миний ажил ийм үнцэнтэй биш ээ. Зүгтаад явчих гэж байгаа юм уу? Явж л байхгүй юу? Эрдэнэсийг олохороо би лавн шүү. Та хоёр ч татгалзаж чадахгүй л дээ. Одоо явж эрдэнэсээ олцгооё. Энэ мастер унтлын өрөө бололтой. Хэрвээ би баян байсан бол юмнуудаа орон доор нуух байсан. Тийм ээ, энд байгаа гэж бодсон юм аа. Хөө, эрдэнэсийг олчихлоо. Сүнс. Тогтараа.
Яагаад ууттай чипс байдаг вэ? Юу? Үгүй. Энд яхаараа бүлээн кофе байдаг юм. Яхаараа ийм газар ууттай чипс бүлээн кофе байдаг үлээ. Нэг л биш байна да. Ха? Базара. Цоошин мөнгө байна. Сүү, шоко. Энэ ямар учиртай юм? Тийм ээ. Базара. Чи сая талхын ямар хурдан гүйж гарахыг харсан уу? Мөнгө нөхө тэр $1 давны үсийг хэрэг болно гэж хэн санагд. Тэнгэр минь. Тэр задуу бидний банкнаас суулгасан мөнгөийг авах шахлаа шүү. Хулгайлсан. Талхаар хинж тоглолтгүй юм шүү. Энэ хоёрт бусдыг хурах ямар байдгийг мэдрүүлээд өг. Энэ тоглоомыг хоёр нарийн бов тоглолдог юм урт бяслагнуулаа. Аймаар харагдуулахын тулд нүүрэн дээр чинь цөлцгий түрхлээ. Нэрс үзээлэгний чанамлаар сүйт бүсгүй бодотлээ. Энэ хуучирсан орны давуугаар эртний хурмын даашинцыг хийлээ. Төгс одоо чи сүйт бүсгийн сайхан үгсэн сүнс боллоо. Шоколадтай сиропор сорив тавина. Наргил модны самарын өрмөг шанцаа хийгээд та хоёр дуу цаадсан. Ингээд гайхамшигт сүнс хосуу. Ингээд хувцалчихсан чинь үнэмшилтэй байна. Тэр тэнгүүдийг хуурах цаг боллоо. Базара гэрэлгэнд яаж хваа? Ёо. Хөөе. Зурган дээр байсан хосууд байна штэ. Бидний тайван орх Чөтгөрүүд яв. бидний авраач. Өөдгүй дээрэмчдэг ингэж байвал таарна. Энэ хуучны юм чинь юу вэ? Коко сүү хоёроо. Шоко сүү хоёртой их адилх юм аа. Хоёроо. Энэ зураг та хоёртой их адилх юм байна. Тэрнээс хойш энэ газар сүнстэй болжээ. Зурган дээр байсан хосууд байна штэ. Базара. Төрхөлөөгөр. Ноён талх тэр газраас босож ирэх гэж хэр удах бол? Хэн мэдэх вэ? Эрдэнэсийн андаа явж байгааз. Хойлоо буцаж ирсэн болсон юм. Энд би чих үзээд ивгүй байсан шүү. Талхны мэрэгэн ухаан. Төгс байх ёстой шүү. Жимсний цомын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Дүүрэнд яга чирэн хүрээд байгаа. Боломжтой байхгүй шарнд хийчих шүү. За хадагта би болгоомжтой байя. Энд бодог нэмэх. Маш турхан харагдмаар байна. Эрхэм дайцээ бид Тэнгэр минь гэж өнөөдөр намайг цочоод зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан туршид нь шарнд хий. үгүй хүлээ гэж. Чан хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? Эрхэм дайцээ гуй хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүдгээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сансая доо? Уруулаа адилхан юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ таяки миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд гэдэг байна. Яаж чадаж байна? Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсэр. Тархийг чинь хитрхийг шарч. Чамд тэнэг шансаар дүүрч гэж ирдэ. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дайцээ. Хүүхдээс хэн ээж нэмэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадхыг чинь хэлээд байна. Би бодож олсон наац шүү. Хүүхдийн миний хаан ширээ рүү аваад ир. За жаала. Аль загсан чиний ээж юу хэлээрэ. Харатан хатан руугаа мөлмэн гинэ. Наадха бар. Нял хүүхдийн шаранд аваачиж хийгээд. Эрхэм дайцсан минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо. Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дайцээ. Үгүй. Өчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя.
Миний эргэн тойронд түүх ирсэн тэнэгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха, чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж. Ээж болгон хүүхдээ энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийнх нь хэлтэрхий гэж бодно. Хэлтэрхий? Таяки хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нь вэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны засалт мөн шаржигнтал түлээд хормоор царай муутай болно. Хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус сахал. Амта талхны захмын гэж юу хийж вэ? Одоо зөвхөн жинхэнэ ээж нь өхөөрдөн бяцхан амьтан гэж бодноо. Бяцхан амьтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсгэрэн хамгийн өхөрдөм шүү. Яа чадчихна. Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Нунтаг какао чаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг хоёод ингээд одоо хартаа. Тархаж байна. Тэглэн барьсан юм шиг л харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурч чав. Үгүй ээ. Миний хүүхэд бүр торчхож өсөж байгаа ах та. Эд алив өөр минь. Хартаа. Төрсөн ээж нь хүүхдээ өлсөхийг харж дэвжихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу байж. хийгээд байгаа юм бэ? Ямар хэмт хэрэггүй хоогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүг уудаг юм. Чи юугаа мэдсгээ? Энэ органик цэвэрсүү. Миний хүүхэд талхны мухалгийн ямар ч нарийн боолноос илүү сайн иддэг юм шүү. Загсан царайд гинэ. Миний хүүхэд сүг яг Фаренгейтийн 83 хэм болтол халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Хараад энэ талхыг одоо гинт даваач чи. Эрхэмдээц ахад ганцхан боломж олгооч. Эрхэмдээц. Миний зулцах баачхлаа. Асных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Муаратан. Хатныхаа өмнө уудаг ямар мангас байсан юм. Ийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай. Эрхэмдээц асуудлыг шийдэх аргыг олцголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэмдээц. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөөх нь гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таяки төрсөн ээж нь юм бай. Маш их хайртай шүү. Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичгүүртэй амтан харин цаг үржиглээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хий. Юу? Оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Нааших хүрээдэр. За, эрхэмдээц. Өнөөдөр сайн ажиллаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно. За тэгье эрхэмдээц. Эрхэмдээц сүвид болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж чад шарвин талах уу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа.
Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За тэгээ эрхэн дээдсэ. Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханху юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутааж чадаж байна? Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиа хүртэл хэмбэ? Хатантай. Цэцгийн тостой байхыг чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж, шүнжин тоглоом тоглож, хөөрхий амттангуудын араас л дагажгүй идэг үсттэй. Татвар хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гээд. Юу? Хатан намайг гахаан гэдэгтэй зутан гэдгсэн. Ямар там шиг гутамж шиг вэ? Үнэхээр уурч нь хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвуу цаваар аялах уу? Дарвал цэгтэй юм уу? Ханхууж харахгүй мөн дөө. Цэцгийн тостой байна. Чи хэдэн настай болчиход одоо хүртэл унтаж байгаа ч хийгээд байдаг юм? Энэ дотор хувцас өөрөө угаа. Юу вэ? Хүүхэд төштэй өмдөө шигээ тогтоо яах вэ? Тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хэзээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу ханхүү? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэн бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь тийм ээ. Энэ хүн бол талагчны хотгоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цэцгийн тостой вафл ханхүү байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санах хинч хэрэггүй. Жим бидлэн зассан хөмсөг. Шүнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойдчихсан шүд. Ханхүү та харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гүү ирэх мэ? Талха. Намайг хааны төрхтэй болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Бялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талагчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Ой, наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач. Зөвхөн өөрийн жаргалыг л хайдаг. Алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрж байдаг. Харуул энийг тойрон гинт рүү амаалаа. Үгүй. Хатан хаан ч муухай л да. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврагдана. Надад туслаач дээ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга да. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз тэтэйцээ. Хаан л болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм болоо. Хааны төрхтэй болгоод өгье. Яаж угаа чинь энэ вэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэд. Хаад мэд том хамар сайхан луу мэд зузаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчиг мэнг. Дээр нь нэгэн утас мэд үс тавьчихвал одоо дууслаа. Ямар болсон болоо? Яаж байгаа ч нэнүү? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сентигээс буулгах болно. Хүлээгээрээ.
Хэзээ ч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал Загс орохыг хориглоно. Ийм муухай царай байдаг гэж юу? би яг бөөлчихөд Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. тэглэгүй яах вэ? Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Тэргүй бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ядуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр дэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи ч нарай. Цэцгийн тостой вафел уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цэцгийн тостой вафл минийх болсон. Юу гэж тэмээрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Ихчээ, энэч намайг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл миний царай бол хааны царай. Ягаад ч харж чадахгүй нэ? Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я, өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Дэшээ харгээд байна штэ. Амтралтай ийм муухай царай харж байна. Тохын аргаалга. Энэ хэвэцгөө. Ийм царайтай байж хашгирахаар бүрийн нэттэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаантан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдэшлэг хийцгээе. Үдэшлэгээ? Таныг хаан болсон гэд том үдэшлэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цуглжээ. Цэцгийтэй вафлгун хаан болсон гэвүү дээ. Өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тусгайлан хийж байгаа үдэшлэг болгоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдгүй. Өмдөндөө шийдэг байхдаа ийм царайтай байгаа юм шүү дээ. Юм ата явцгаая. Үгүй чи яаж яагаад ийм царайтай болчихсон юм бол тоо. Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах, хүлээн авах ёслол хийвэл ямар үдэ? Хүлээн авах ёслол? Наадах чи сайхан санаа байна да. Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ, Бялуу хатан хааны дүү гэсэндээ. Ард олон минь, энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залран ирж байна. Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарваас нь том уруудыг хараач. Царай ямар ингэдэг юм бэ? Тэр мингэн бас юу вэ? Ээж, энэ ахыг царай муутай юм. Гүшний хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруулдыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээрх үсэн хийсэд байна. Энэ юу вэ? Амболж албатуудын хүндлэлийг хүлээж хөөрхөн амттангуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг ч алга. Юун хааны дүр төрх. Энэ муу урул ямар ч хэрэг алга. Юун хатчиг хамар утгагүй юм. Ханаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хандлаа зугаацнаа. Болохгүй хаантан. Хааны царайгаа арилгачихвал хаан сэнтигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаацчихъя. Цэцгийн тостой вафел. Чи аимшиггүйгээд миний суудал шунсан юм бэ?
Игчээ, та яаж цорын шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж төр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тастай бафал. Урвстай чи шан би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа Ой, юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээрээ холдоорой. Тэгээд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрх мэдэл гэж тийм ч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаарай гэд байхад хааны царайтай биш үхэх царайтай болж байгаа ч.